Зөв хэрэглэж зөндөө хэмний аяны 2 дугаар үе шат хөтлөлөө. За үүнд нийслэлийн ерхий боловсролын 47 сургуулиас шалгарсан 7 сургуулийн 7 баг оролцож байна. Энэ аян нь эрчим хүчийг хэмнэх, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, эрчим хүч хэмнэх энгийн аргуудаас суралцах, сонирхлыг төрүүлж сэдэлжүүлэх зорилготой юм а. Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой хэрэглэх талаар олон нийтэд сурчлан таниулах ажлын хүрээнд 2023 оноос зөв хэрэглэж зөндөө хэмний нийгмийн нөлөөлийн аяныг хэрэгжүүлсэн. За 2025-аас 2026 оны цахилгаан эрчим хүчний өвлийн оргил ачааллын хугацаанд нийслэлийн ерхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зөв хэрэглэж зөндөө хэмний аяныг 3 шаттайгаар зохион байгууллаа. Жил болгон манай дүүргийн сургуулиуд бол энэ аянд бол нэлээд ач холбогдол гэж оролцдог байгаа, бүгд оролцсон. За тэгээ энэний ач холбогдол нь гэх юм бол хүүхдүүд маань зөв дадал хэвшилд суралцах, цахилгаантай зөв харилцаж сурах гих мэтлэн олон давуу зүйлүүдийг бол мэдэж авдгаараас онцлогтой байгаа. 1-р шат 2025 оны 11-р сард зохиогдсон. За сүүлийн шатны шалгаруултыг 2-р сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм байна. За багууд бүтээлийн үүсгэглэн, багийн мэдчилгээ, жүжигчлсэн тоглолт, ганцаарчилсан тэмцээний төрлүүдэд өрсөлдөх юм байна. Энэхүү аяны хүрээнд хүүхдүүд цахилгаан эрчим хүчээ хэмнэх дадал хэвшилд суралцж байгаа ололтой юм а. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн боловсрол, суур хүмүүжил, төлөвшөлтөнд байгаль орчныг хамгаалах сэтгэл зүй, хандлага энэ бүхэн зохион байгуулж байгаа энэ уралдааны гол явж байгаа процессууд нь бол маш үр дүнтэйгээр нөлөөлж хүүхдүүдийн доторх сэтгхүү, дадал, байгаль орчноо хайрлах, эрчим хүчийн хэмнэлтэд хэрэглэх гэсэн ойлголтуудыг өгж байгаагаар хүмүүжлийн болон төлөвшлийн ач холбогдолтой байна. За тус аяны 2 дахь шатны шалгаруултыг цахилгаан дулаан түгээх хангах компаниуд дэмжин ажиллаж байна. За нийслэлийн хэмжээнд буюу эцсийн шатны шалгаруултыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжин тус хамтран ажиллаж байна.